Өнөөдөр бид нэр энэ IT технологийн парк дээр хурж ирээд байж байна. Эдний хөгжлийг харахаар ингээд 15% өсөлттэй явж байгаа ингээд. Ер нь бол яг хөвлөөр авилгал байхгүй болсон тохиолдолд улс маш хурдан хөгжиж болтын жишээг энэ улсаас харж болохоор байна. Виртуал татваргүй орчныг бий болгоод тэн дээр маш олон татваруудыг тиглээд үүнээсээ шалтгаалаад компаниуд нь эндээ боожоод өндөр үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж гисэн юм байна. Хөгжиж буй зах зээлийн туршлагыг судлах зорилгоор энэ бизнес аялалд оролцож байна. Миний хувьд гэх юм бол энэ айлчлалаас сүлээж байгаа юм гэх юм бол хөрөнгө оруулалтын орчин ямар байдсан бол эдийг судлах, хоёр гэх юм бол бас ажлах хүч авах боломж юу вэ гэдгийг судлах. Яг л бас тэднэртэй харьцуулт бас их боломжийн ижилхэн менталитеттэй байх гэж бодож байна. Өнөөдөр Мармари үйлдвэр дээр махны чиглэлийн үйлдвэр дээр бүхэн ирж танилцж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар явсандаа энэ удаад маш их баяртай. Мөн дээрээс нь маш олон боломжуудыг бизнес эрхлэгчид болон арт иргэдэд ингэж бүрдүүлж өгч байгаа нь маш их талархалтай байна. Ажлын хүрээнд бид нэр тээвэр логистикийн салбарын асуудлуудыг шийдэх зорилгоор бид нар энэ ирсэн. Энэтхгийн талын тээвэр логистикийн салбарын төлөөлөгчтэй бид нар тухайлсан хэлцээр байгуулж санамжчиг зурх хэмжээнд одоо хүрсэн явж байна. Энэ удаагийн айлчлалаар бид удаан хугацаанд түншилсэн Италийн харилцагчид болох Виноны шилдэг үйлдвэрүүдийн төлөөлөлтөй уулзаж бизнесийнхаа үйл ажиллагааг өшөө илүү гүнзгийрүүлэх талаар ярилцаж хэлцээрүүдийг хийх зорилготой. Итали улстай барилгын материал болон хүнсний материалаар бол олон жил хамтарч ирсэн. Бас энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь улам өргөн хүрээтэй түншүүдтэй болох ийм зорилготой би өөрөө энэ Монгол Италийн бизнес форумд оролцож байна. Процессын үед аягүй сонирхолтой юм нь нарны эрчим хүчийг бүх цахилгаанд ашигладаг юм байна. Тэгээд дээрээс нь сүүлийн жилүүддээ биогазыг ашиглаж байгаа гэдэг нь миний хувьд бол маш тийм сонин содон сонирхолтой санагдлаа. Танхим бол өөрөө Семест буюу яг энэ гадаад улсад хамтарсан хөрөнгө оруулалтыг хариуцдаг энэ байгууллагатай бол MOU зурж байгаа. За мөн Италийн өөрийн төрийн байгууллага болох хөрөнгө оруулалтын агентлагтай MOU санамж жижиг зурж байна.